Сайн мэцхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэг рүү эхлэхэд бэлэн боллоо. Gravel bike буюу хад, чулуу, шавар, эс бүхий бартаатай хэцүү замаар 100-аас 300 км замыг туулдаг тэсвэр төвчээр шаардсан спорт 2019-өөс 20 оны цар тахлын үеэр Америкт эрчимтэй өгдсөн юм байна. Колин Стрикленд Техасын Остин хотын Gravel bike-ийн хамгийн шилдэг тамирчдын нэг байв. 30 гаруй настай тэрээр олон тэмцээнд төрүүлж Red Bull зэрэг томоохон брэндүүдээс ивент тэглэг авдаг байжээ. Тэрээр дугуй унахаас гадна гэрээ Airbnb-гээр түрээслэх, хуучин чиргүүл засаж зарах зэрэг бизнес эрхэлдэг. 2019 оны 10 сард Колин болзооны аппликейшнаар дамжуулан Кейтлин Армстронгтой танилцжээ. Кейтлин йогийн багш, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч эмэгтэй. 2021 оны 2 сард Техаст их цаас орж хүүтэрч цахилгаан ус тасарсны улмаас Кейтлин Колины гэрт нүүж ирснээр хамт амьдарч эхэлсэн байна. Кейтлин Колин тухаангүй хайртайсан бол Колин түүнийг хайр гэхээсээ илүү санхүү, менежментийн ажилтнанд тусалдаг хэрэгцээтэй хүн гэж хардаг байв. Тэд маш их маргадаг байсан бөгөөд Кейтлин ярилцаж хийдгийг хүсдэг бол Колин асуудлаас зугтдаг төрлийн хүн байжээ. Тэдний харилцаа тогтворгүй байх үед буюу 2021 оны 9 сард Колин өөр нэг эмэгтэйтэй танилцсан нь Мороя Уилсон байв. Колинаас 10 насаар дүү 1996 оны 5 сард төрсэн тэрээр цасны цанаар хичээлдэг шилдэг тамирчин байсан ч өвдөгний гэмтлийн улмаас дугуйн спорт руу оржээ. Мо Gravel bike ертөнцид маш богино хугацаанд одолж чадсан. Ажлын өдрүүдэд дугуйн компанид бүтэн цагаар ажиллаж, амралтын өдрүүдээр Америкийг тойрон тэмцээнд оролцдог байжээ. Колин өөрийгөө ганц бие гэж хэлээд мотод дотносож эхэлсэн ч тухайн үед Колин Кейтлинээс бүр мөсөн салаагүй хамт амьдарсаар байсан. Кейтлин нөхрийнхөө бүх нууц цуг сошиал хаяг руу нэвтрэх эрхтэй байсан нь утгагүй болох эмнэлт явдлын их суурь болжээ. 2021 оны намар Колин дугуйчдын цугларалтанд Кейтлинийг дагуулж явуулгүй нууцаар явхдаа мотод танилцаж дугаараа солилцсон байна. Кейтлин үүнийг мэдээд маш их уурлаж би чиний менежер байхад яагаад намайг үлдээж байгаа гэж маргалцсанаар дахин салсанж хамт амьдарсаар л байсан. 7 хоногийн дараа Мог Техасын Остин хотод ирэхэд Колин өөрийгөө ганц бие гэж танилцуулаад болцож эхэлсэн. Тэд дугуйчдын цугладаг Мето кафед байнга очдог байв. Гэтэл Мето кафегийн ажилтан Колиныг өөр залуухан эмэгтэйтэй дотн ахыг хараад Мексикт амарч исэн Кейтлин рүү залгаж ховд уулгажээ. Кейтлин галзууртлаа уурлаж Колин руу мессеж өчгөд бид салсан байхад би хинтээ ч уулзсан яад ингэж маш ихтэй хариулсан. Тэвчээр нь алдагдсан Кейтлин Могийн дугаарыг олж аваад залгаж би Колины найз бүсгүнээд бид хамт амьдардаг, бизнесээ ч хамт хийдэг. Утгагүй эвлэрчих болохоор Колиноос хол вэ гэж бараг 2 минутын турш утасны цаанаас ашгарчээ. Колин угаасаа эмэгтэйчүүдийн тал дээр асуудалтай байсан нь Кейтлинийг ийм байдалд хүргэсэн. Жилийн өмнө гэхэл Колин өөр нэгэн дугуйчин эмэгтэйгээс хөхний даруулгатай зураг авсныг Кейтлин өөрийн нүдээр харсан. 2021 оны 12 сард тэд дахин эвлэрсэн ч Колин Кейтлиний хайр гэхээс илүү түүний менежментийн тусламж хэрэгтэй байсан. 2022 оны 1 сард Кейтлин гэрийнхээ ойролцоогоо орон гэргүй хүмүүс болон харт аймагчдаас өөрийгөө хамгаална гэх шалтгаанаар Колинтай хамт бууны дэлгүүр очиж тус бүр 9 мм Sig Sauer P365 гар бүг худалдаж авчээ. 2022 оны 1 сард Арканс мужийн Бентонвилл хотод болсон дугуйн тэмцээний дараа Колин Кейтлин болон тэдний найзууд Мето кафед цугларч бүгд хөгжилтэй байсан ч кафе руу Мо орж ирэхэд уур амьсгал мөсшөг хүйтэн болов. Колины найзууд болон бусад тамирчид Мог халуун дотноор угтж байхад Кейтлин нэг буланд биеийн жижирч амьсгаадад суудаг. Тэрээр хажууд байсан найз Николдо Колин тэр бүхэндээ намайг хуурсан. Хэрвээ тэд дахиж уулзах юм бол би түүнийг ална гэж хэлжээ. Гэвч найз нь түүнийг зүгээр л урандаа хэлсэн үг гэж бодоод тоогоогүй. Колин 3 жилийн турш Кейтлинтэй хамт байсан ч түүний хизээч хүмүүст найз бүсгүй гэж танилцуулж байгаагүй учраас кафед болсон явдлын дараа Мо Колин руу мессеж өчөж би зүгээр л найзууд юм уу? Чиний юу бодож байгааг мэдмээр байна гэхэд Колин Кейтлин надтай хамт ирсэн нь тэнд сайхан санаа байгаагүй гэж хариулжээ. Энэ нь Колин Мотой харилцаагаа бүрэн таслаагүй харин ч харамсчаа мэт сэтгэл төрүүлсэн мессеж байлаа. Колин сүлд мэдүүлэг өгөхдөө бид зүгээр л найзууд байсан гэсэн ч Кейтлин тэдний бүх харилцаа мессежийг Колины нууц кодыг ашиглан нууцаар хяндаг байв. 2022 оны 5 сард Мо тэмцээнд оролцохоор Техасын Остин хотод ирсэн. Колин энэ үеэр Аризона мужид байсан бөгөөд Кейтлин түн рүү очихдоо Мог ч бас Остин байгааг мэдчихсэн ч Колин Кейтлинийг ирэхээс өмнө Мотой бичсэн бүх мессежээ устгаж утасны дугаарыг нь Кристин Вол гэж өөрчилжээ. Гэвч Кейтлин бүх зүйлийг мэдчихснээс гадна Мог хаана байгааг мэдхийн тулд Strava буюу спортын маршрут хяндаг ап ашиглажээ. Энэ аппликейшн дээр Мо хаана бэлтгэл хийж хаагур гүйж байгаа нь GPS-ээр шууд харагддаг. Кейтлин Мог нэг өдөрт 2 удаа Стравагаар хайсны эцэст Остинд найзынхаа гэрт байгааг нарийн тогтоожээ. 5 сарын 9-нд Колин Кейтлин хоёр Остин руу буцаж хэрвээ дахиад миний нөхөртөө уулзвал би зүгээр орхихгүйгээд шүд 100 хүлээж ялаа. Мо энэ үеэр найз Кэшигийн гэрт байрлаж хэд хоногийн дараа болох тэмцээндээ бэлтжээ. Тэмцээн болохоос 4 хоногийн өмнө Мо Колин руу
хөлсөндөө дарагдсан бэлтгэл хийж байгаа селфигээ илгээхэд Колин түүнийг халуудсан байгааг хараад хамт усан зэлж орой ол гэдгийг санал болгоод оройн 6 цагт BMW мотоциклаараа Мог Кэшигийн гэрээс очиж авсан бөгөөд Кейтлинд ажил гарчлаа гэж худлаа хэлээд явжээ. Ингээд оройн 8:30-д Колин Мог Кэшигийн гэрт мөргөж өгөөд шууд Кейтлин рүү "Би найзындаа байна, одоо харж ийн" гэж мессеж бичсэн. Орой 9 цаг 50 минутанд Кэши гэртээ ирэхэд угаалгын өрөөний шалан дээр Мог хэвтжээ. Кэши эхлээд түүнийг халуузаа шалан дээр амарч ийн гэж бодсон ч ойртоо тартал Мог цусан дунд хэвтжээ. Түүний 3 удаа буудснаас 2 нь толгойн баруун талд, нэг нь зүрхэн тус газарт өжээ. Энэ бол зүгээр нэг санамсаргүй эрг биш, алах зорилготой хийсэн эрг вэ. Цагдаа нар хөшүүдийн хяналтын камерыг шалгахад Мог гэртээ орсны дараахан буюу 8 цаг 30 минутын үед хар өнгийн жип тухайн гудамжаар олон удаа эргэлдэжсэн нь бичигджээ. Хамгийн гол нь энэ машин дээр дугуйн тавиур сурлуулсан байв. Цагдаа нар маргааш өглөө нь Колины гэрт очиход тэдний хашаанд нөгөө хар өнгийн дугуйн тавиуртай жип зогсож байдаг. Энэ нь Кейтлиний машин байлаа. Колин "Би мотыг Кейтлинээс салсан байхдаа 7 хоног болцсон" гэж өөрийгөө өмгөөлсөн ч Колин цагдаа нарт авах камерны бичлэгийг хараад "Би түүнд буу авч өгөх хэрэггүй" гэж хэлсэн нь Кейтлинийг шууд сэжигтэн болгов. Гэхдээ цагдаа нар Кейтлинийг аллахын эргээр биш, харин 2021 онд нэгэн эмнэлэгт ботокс дийлгээд төлбөрөө төлөхгүй зугцсан эргээр баривчилж байцаажээ. Байцаах өрөөнд мөрдөгчөд түүнээс аллахын талаар асууж эхлэхэд Кейтлин хүйтэн царай гаргаад "Надад өмгөөлөгч хэрэгтэй юу" гэж асуусан нь хэргийг мэдж байгааг нотлох шиг болсон ч хуулийн алдаанаас болоод суллагдаж удалгүй сурггүй алгуулжээ. Цагдаа нар Кейтлинийг ботоксын эргээр баривчлахдаа түүний төрсөн он сар өдрийг баривчлах тогтоол дээр буруу бичснээс болоод тухайн тогтоол хуулийн дагуу хүчингүй болжээ. Тиймээс Кейтлин байцаалтын өрөөнөөс шууд явах боломжтой болсон. Цагдаа нар түүнээс "Чиний машин яагаад хэргийн газар байсан бэ" гэж асуусан ч зүгээр л "Мэдгүй" гэж хариулаад гарчээ. Суллагдсныхаа маргааш Кейтлин Walmart-аас шинэ iPhone авч өөрийнхөө Jeep-ийг CarMax дээр аваачиж 12,000 орчим доллараар бэлнээр зарж зүхтах мөнгө босгов. Машинаа зарсан чек дээрээ эхлээд өөрийн төрсөн эгч Кристи Армстронгийн нэрийг биччихээд дараа нь дард өөрийн нэрээ бичжээ. Энэ нь аль хэдийнэ эгчийнхээ нэрээр амьдрахаар шийдсэнийг нотолдог. Остноос Хьюстон, дараа нь Нью-Йорк руу нисв. Камер эмчлэх тэрээр цэнхэр хүрэмтэй мөрөндөө йогийн гуц сүрс харагддаг. Цагдаа нар хэргийн газраас олцсон сумны олцоос Кейтлиний эгч Кристигээ худалдаж авсан сум болохыг тогтоож баривчлах тогтоол гаргасан ч Кейтли аль хэдийнэ алга болсон байв. 5 сарын 19-нд тэрээр эгчийнхээ паспортыг ашиглан Нью-Йоркоос Коста-Рика руу нисжээ. Кейтлин Коста-Рикагийн Санта Тереса гэмэх далайн эргийн тосгонд Катрин эсвэл Элисон гэх мэт хурамч нэрээр амьдарч эхэлсэн бөгөөд үсээ тайрч бараа өнгөөр будан $6350 хамрын хагалгаа илгэжээ. Тэрээр интернетээс Pineapple хурууны ийг арилгаж чадах уу гэсэн хачирхалтай асуулт асуусан байв. 6 сарын 23-нд Америкийн нэгдсэн улсын холбооны маршалууд Кейтлинийг йогийн багш хийж магадгүй гэж таамаглан Коста-Рикад иржээ. Мөрдөгч Фрез нэгэн хостелийн гадаа хамрандаа бололтой уруул нь баг зэрэг хавцсан эмэгтэйг хараад түүнээс испанаар "Энэ хостел нэг хоногийн ихэд вэ" гэж асуухад тэрээр Google Translate ашиглан хариулсан байна. Мөрдөгч түүнээс нэрийг нь асуухад яагаад ч юм намайг Кейтлин Армстронг гэдэг гэж өөрийнхөө жинхэнэ нэрийг хэлжээ. Түүний өрөөнөөс өөрийнх нь олон эгчийнх нь паспорт, мөн өгөгдлийг нь байнга устгадаг байсан утас олцсон. Утсыг нь сэргээж үзэхэд тэмдэглэлийн хэсэгт нь Могийн алагдсан гэрээ аяг буюу Кэшигийн гэр бичээстэйжээ. Ийхүү 43 хоног мэс засал хийлгэн байж зугцсан хичээл зүтгэл нь талааруулсан. Кейтлин Америкт ирснийхээ дараа шүүх хурлаа хүлээж байхдаа шоронгоос цутах маш нарийн төлөвлөгөө боловсруулжээ. Тэрээр 1 жилийн турш биеийн тамираар хичээллэж нуруу өвдөд байна гэж худлаа айлан гадуур эмнэлэгт үзүүлэхээр явхдаа хөлний гинжээ тайлбарсан. Эмнэлгийн гадаах гаруул анхаарлаа сарниулах үед зүхтаж хүмүүсийн нүдэн нүртгүүн тулд шоронгийн судалтай өмдөө гүүх орондоо тайлж дотор нь өмссөн энгийн бараа өмдтөйг үлджээ. 10 гаруй минут үргэлжилсэн хөөцөлдөөний эцэс түүнийг нэгэн гудамжинд барьж авсан бөгөөд тэр гудамжны нэр нь Wilson Street буюу хохирогч Мориа Wilson-ы овог байв. Үүнийг хүмүүс хохирогчийн сүнс түүнийг явуулсангүй гэж ярьцгаадаг. Шүүхтэр Кейтлин болон түүний өмгөөлөгчид бүх нотлох баримтыг үгүйсгэхийг оролцсон. Хэрэг гарсан газарт хар өнгийн жип олон байдаг. Кейтлин барьж исэн гэх нотлох баримт байхгүй. Мөн Могийн аягдсан дугуйн дээрээс Кейтлиний ДНХ олдсон ч Колиноор дамжсан байх магадлалтай. Түүний бууны сумны мөр хэргийн газрынхтай таарсан ч дэлхий дээрх бүх буг шалгаагүй бол 100% батлах боломжгүй гэх мэтээр нотлох баримтуудыг үгүйсгдэг. Харин тангарагтны шүүх ердөө 2 цаг хэлэлцээр Кейтлинийг 1-р зэргийн аллагт буруутай гэж үзэн 30 жилийн дараа тэнсэн суллагдах боломжтой 90 жилийн хорих яланоосоо. Мөн Могийн гэр бүл иргэний шүүхэд гомдол гаргаж Кейтлинээс $15 сая нэхэмжилсэн ч Кейтлин ял авахаасаа өмнө бүх мөнгөө ээж эгч хоёроо танс руу шилжүүлж амжсан байжээ. Хохирогч Мориа Wilson ердөө 25 настай
Ирээдүйдээ ямар ч гим зэмгүй тамирчин байсан тэрээр Колины би ганц бие гэх худал үгэнд итгэснийхээ төлөө амиа алдсан. Харин гинт хэрэгтэн Кейтлин Армстронг асуудлын гол эзэн болох Колинтэй биш мото тооцоо бодохоор шийдсэн нь хамгийн буруу сонголт байсан. Түүний зүхтах төлөвлөгөө, гоо сайхны мис засал, хуурамч бичиг баримт ашигласан зэрэг нь ямар хүйтэн цустай төлөвлөгөөтэй алуурчин болохыг нь баталдаг. Харин Коли Стрикленд хэдийгээр аллах үлдээгүйч энэ эргийн буруутан хоёр эмэгтэй хооронд тодорхойгүй харилцаа үүсгэж асуудлаас байнга зугтдаг зан нь Кейтлиний галзуурлыг өдөөж өгсөн. Тэрээр амжилттай карьераа алдаж бүх насаараа хүмүүсийн зэмлэл донд амьдрахаар болсон. Эцэст нь Могийн ээж одоо хүртэл охиныхоо өрөөнд орж хувцснаас нь үнрийг нь үнэрлэн суудаг тухайгаа ярьдаг. Хүний амьдрал ийм хэврэг, харин хүний шунал хардалт ийм хортой гэдгийг өнөөдрийн эргээс харж болохоор байна. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа. Сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.